Сайн байцгаана уу интернетийн технологиор ходнуудаа Techworm сувгийн AI 101 подкастын дараагийн дугаарт тавтай морил. Энэ удаад химэлойны салбарт болсон хэд хэдэн чухал зүйлүүдийн талаар ярилцахаас гадна шинэ агентийн системийн талаарх ойлголтын талаар ярилцахаар манлаа битээр бэлэн болсон байна. Орой минь дүгэргийн манлаа. Орой минь сайн байцгаана уу. За манай подкастын энэ дугаар маань бас зуны улиралтай давхцаж болж байгаа. Тэгээ та бүгд бас аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас гараад Монгол улсын бас өөр өнцөг болон бүрт бас манай подкастыг бас сонсож байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд зөвхөн одоо Монголд гэлтгөө дэлхийн нийтээр бол яг амралт зугаалгын цаг үе эхэлж байгаа юм сайхан уран дулаан цаг ирсэн. Ийм 7 хоног болж өнгөрч байна. За мөн энэ 7 хоногт бас манай Монгол улсын үндэсний баяр наадам болох наадам бас энэ амралтын өдрүүдэд болно. Тэгээ наадмын амралтаас өмнө урьдчилж бит хоёрын дугаарыг бичгээр олсон байна. Тэгээ наадмын амралтаар бас амжуул магадгүй дахиад нэг шинэ дугаар бичнэ. Тэгээд ер нь бол одоо технологийн салбар, химэлойны салбар бас харьцангуй нам гүн байгаа. Яагаад вэ гэхээр зөвхөн Монголд амралт болдоггүй, дэлхийн нийтээрээ 7-8 сард амардаг. Тэгээд ер нь бол нам гүмхэн байгаад байгаа учраас бид бас энэ боломжийг ашиглаад жоохон суур ойлголтуудын талаар ярихаар бол бэлдэж байгаа гэдгийг бол хэлье. Тэгээд хамгийн ихний сэдэв болохоор Hermes байгаа тий. Яг Hermes гэж яг юу вүлээ манлаа? За Hermes гэдэг нь болохоор ер нь agentic систем байгаа. Өмнөх бит хоёрын нөө Open Cloud бичлэгийг үзсэн бол ер нь бол ойлгож байгаа байх. Тэрнтэй ер нь төстэй тийм юу байгаа систем, agentic систем гэсэн үг. Тэгээд цаанаа нэлийн олон системүүд, төлөвүүд удирдах болдог тийм систем байгаа. Open Cloud-ос юугаар ялгаад? За Open Cloud-с ялгаа нэх юм бол за яг адилхан юм нэх юм бол мэдээж ингээд Telegram enter аппликейшнуудтайгаа холбоод шууд хийж болно. Тэгээд түүл удирдах чадна, MCP төлөвтэй харьцаж чадна гэдэг ч юм уу. Тэрийгэр бол адилхан. Ялгаатай чанар нэх юм бол memory талдаа илүү үргэлжлэхтэй болсон гэх юм уу? Ийм тодорхой зайд ингээд одоо 1024 ширхэг хэмжээтэй энэ текстэнд л энэ меморига барьна шүү гэдэг ийм дүрм заагаад өгсөн. Хичэнгууд тэр дүрмийнхаа дагуу ер нь бол ажиллаад явцдаг. Тэгэнгუთ токны зарцуулалт мэдээж багасна. Тэгээд илүү аюулгүй байдал талаас Open Cloud-ыг бодвол илүү аюулгүй байдал талаас сайн ажилдаг болцсон гэх юм уу да. Тийм. Тэгээд ийм илүүд янз бүрийн скил төлөвүүдийг шууд ийм сангаас оруулж ирэх биш, баталгаажсан төлөвүүдийг л авд юм билэ. Тэгээд энэ Nose Research гэдэг энэ компани юу нь л гаргаж ирсэн. Тэгээд team төлөв байна. Илүү аюулгүй Open Cloud гэсэн үг юу нь бол. Тэгээд open source. Тийм мэдээж open source тий. Тэгээд ер нь татаж ашиглахаар бол ер нь хэр зардалтай байна. Чи ашиглаж үзв үү? Ашиглаж үзсэн. Татхад бол ер нь бол амар хэлбархан. Тэгээд одоо энэ дээр ганц команд байгаа. Энийг Windows-ийнхаа бол CMD, Linux, Mac дээр бол терминалаа гаргаж ирж хагаад ганцхан команд ажиллуулад тэгээд модулээ сонгоод тэгээд нэг хідэн түүл юунуудаа сонгох, Telegram-аа холбох хэдрийг бүр илүү хэлбэрчлээд өгсөн билээ. Тэгээд би нэг өмнө нь Open Cloud ашиглаж исэн болохоор Open Cloud-ийн юу бас давхар ороод ирчлээ л дээ. Конфигуудыг нь би эндээс хуулаад авчих уу, тохиргоонуудыг нь гэдгийг гот би окей гэдгийг гот миний Open Cloud дээр байсан бүх юг конфигуудыг бүгдийг шууд Hermes хуулаад авчижээ. Тэгээд илүү ашиглахад хялбархан ийм арай илүү аюулгүй ийм түүл болсон гэх юм уу. Тэгээд memory бага гэдэг, дээрэс нь токен талтай арай харьцангуй багтай Open Cloud гэвэл. Энийг тэгээ яг юунд ашиглах боломжтой вэ? Ер нь Open Cloud шиг яг өөрсдийнхөө агентуудыг угсраал явуулна гэсэн үг. Тийм. Одоо юу ягаал угсраал явуулна. Энэ дэр нэг ийм сонирхолтой юмнууд нь Open Cloud дээр скил чадваруудыг хүмүүс хийсэн сангаас татдаг бол Hermes өөрөө ингээд нэг та ингээд ажиллаад юм ингээд хийгээл ингээрээ тэгэрээ гэх болгонд тэр болгон дээр юу яагаад өгчдөг. Одоо тэр скиллээ өөрөө build хийгээд өөрөө сайжруулж явчихдаг гэх юм уу. Тэгээ нэгсдэ таныг ингээл юм хийх болгонд тухайн зүйлээс нөө алдаа гаргацсан байна гэх юм бол тэр алдаага дахиж скил рүү оруулаад өөрийнхөө скиллийг FTT-гээ сайжруулаад яваад байдаг. Тим юм байлээ.
Тэгээд тэр нь надад илүү их таалагдсан гэх юм уу. Тэгээд use case бол ер нь бол зөндөө би өмнө нь ашиглаж ирсэн use case-үүд дээрээ бол бүгдэн дээр нь ашиглаад ямар ч асуудалгүй байгаа. Тэгээд би бас өөр юмнууд бас жижиг юмнууд туршаад үзэж байгаа. Өглөө мэдээ одоо ингээ мэдээ хайгаад надад өгөх өвгдлөө цэвэрлүүлэх, файл энтригээ цэвэрлүүлэх тэ. Тэгээд жижиг код бичүүлэх ч юм уу. Тэр болгон дээрээ одоо ингээ ямар нэг юм үйлдэл хийх гэж байгаа бол тэн дээр өөрөө Python код бичингуудаа тэр кодоо ажиллуулад тэгээд надад миний таскыг ер нь хийгээд өгчдөг байгаад байгаа байхгүй. Тэгээ би бас сүүлд сонирхолтой нэг хэд хэдэн юмнаа турч үзсэн. Spotify-а холбож байгаа дуу тавь гэх тэгэн гот. Ийм дуу тавь интигийн гот тэр дууг маань тавьж мавдаг тий. Тийм сонирхолтой юмнууд хийж үзсэн. Тэгээд e-спортын бас аналист маягийн юм хэлгэж үзсэн. CS2 дээр Монголд одоо инхүү яах вэ ихэ тоглолт нь бол над мэддэг дээр игдэг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд тохирол өгсөн. Тийм. Тэгээд юу яаж байгаа. Тэгээд яг надад өглөө босч ирээд янгот цаг агаар мэдээ, шинэ Монголд болж байгаа мэдээ, AI-д болж байгаа мэдээ энэ төр гэл юмнуудыг өгч байгаа гэх юм уу. Тиймэрхүү байдлаар би одоо бол ашиглаж байгаа. Тэгээд хүмүүс бол өөрсдийнхөө ажлыг автоматжуулж болох юу вэ? Тэрэн дээр ашиглаж өөр нь бол болно. Өөрсдийнхөө компьютер дээр эсвэл тусгай сервер түрээслээд ч юм уу те. Хямдхан серверүүд түрээслээд ашиглахад бол асуудалгүй гэж бодож байна. Тэнгутлаа энийг одоо энэ тэндээс мэдээнүүдийн ингээл уншингуутл шин төрлийн агентийн систем, шин төрлийн эйжент гэл тэгээд байгаа шүү дээ. Тэр нь яг юу гэсэн үг вэ? Юуг нь хэлээд байна? Шин төрлийн гэдэг нь харин одоо за яг нэгдүгээр гэх юм бол ямар ч модель хамааралгүйгээр хийн мэдээж. Ер нь бол агент цаана агентуудыг бас удирддаг. Одоо ингээ өөрөө нэг агент болоод явцдаг биш. Цаана бас агентууд үүсгээд ингээ олон агентуудыг оркестратор хийгээд ингээ ажиллаж чаддаг. Тийм баггүй. Тэгээд тэрнгээр энэ Open Cloud-с ер нь ялгараад байна гэж би хараад байгаа. Тэгээд дээрээс нь тэр нэг ийм юуны санахан юм хатуу хязгаартай. Тэг ингээд тэрнгээ ингээ байнга апдейт хийж яадаг гэх юм уу. Одоо би ийм юм хийж ийн ингэж тэгж ийн. Одоо яах вэ ийх үү гэдэг нь тэрийг маань ингээл ягаал хэрэгцээгүй мэдээллүүдийг аль болох шахаж хаяал ингэж яваад тэгээ хамгийн хэрэгцээтэй яг зөв гэсэн мэдээллүүд л үлдээд ин гэсэн үг байхгүй. Тим систем хийсэн байлээ нэг цаана. Тийм тэгээд бас нэг юу юм нь Open Cloud-ийн нэг юм ийм байхгүй юу. Одоо нэг юу яахлаар шинэ апдейт гарч ирэхлээр ингээ асуудал үүсчдэг. Ингээд прожект маань эвдэрчдэг. Миний хийж исэн юмнууд ажиллагаа болчдөг ч юм уу. Эсвэл миний ингээд скиллүүд cron job-ууд ингээ ажиллагаа болчдөг. Тийм асуудлууд байсан байхгүй юу? Тэгээ апдейт хийх гэхээр болдгоо. Апдейт би бас уг нь хийгээ шинэ юм гой туршаа үзчихмээр байдаг. Тэгэн гот миний юмнууд эвдрээд амар юм жаахан төвхтэй байгаадсэн байхгүй юу? Тэгээ би энэ Hermes-ийг нэг хэсэг ажиллаулаад яасан. Тим юм ер нь баг болсон байхгүй. Ер нь ингээд харсан чинь зөвөр төсөөлөд харьцуулаад хэлэхэд бол Open Cloud бол ер нь нэг юм зөвөр юм сонирхогчийн project гэж санагдсан байхгүй надаа. Тэгэн гота Hermes бол яг юм product яг юм хүмүүс ашиглаж болохоор бүтээгдэхүүн байгаад байгаа байхгүй юу. Тийм надад бол яг тийм мэдрэмж төрсөн. Тэгээд хүмүүсийг бол Hermes-ийг ашиглаад үзээрэй л гэж хэлмээр санагцсан. 26-ны 2 сард хин ч өмнө нээлттэйгээд бол удцсан л байсан юм байна. Би ер нь саяхнаас л энэ Hermes-ийн мэдээнүүдийг харж эхэлсэн. Тэгээд удцсан л байсан юм байна л да. Яг өнгөрөөцсөн л юм байна. Тэгээд яалтчгүй маш олон мэдээлэл гарч байгаа учраас тэгээд Тэнгутлаа энэ мемориных нь хувьд өмнөх зүйлсүүдээ мартдаггүй гэж шүү дээ. Тийм, мартахгүй. Гэхдээ амар сайн шахдаг гэх юм уу. Тэгээд илүү оновчтой байлгадаг гэх юм уу. Энд чинь нэг хариулт алган дээр миний юу санаж байгаа, яаж яаж байгааг AI руу явуулна шүү дээ. Цаашаа дэмжүүлнэ. Тийм. Өөрийгөө хөгжүүлэх чадвар. Тийм, өөрийгөө босгож хөгжүүлж чадна. Скиллээ өөрөө бас хөгжүүлээд идэв юм тий. Өөрийгөө хөгжүүлээд авчдаг, сайжруулж авчдаг. Smart Home гэд байдаг шүү дээ. Home Assistant гэд систем байдаг. Тэр Home Assistant-ийг өг нь халуулж агаад гэртээ нэг хідэн tool IP
IoT team жижиг төвлүүд авч агаад тэгээд тэр home assistant руугаа холбожвол бүр гоё ажиллахаар юм шиг л хүмүүс тэгэж туршаад л би тэрийг нэг туршиж үзье гэж бодоод байгаа. Тэгээд тэрийг хийхдээ бүр амар амархан home assistant гээд скиллүүд нь байд юм бэлээ. Тэгээд яг нөгөө түүл дуудах юмнууд нь бүгд тэр байдаг. Тэгээд зөвөр энэ configuration одоо нэг гэрийнхээ төлөвүүдийн конфигуудыг өгчингууд шууд бүх юмнуудаа суулгаад холболтуудаа хийгээд болчт юм бэлээ. Тэг би ингээ гадны ютуберуудын бичлэгийг ингээ хальт харсан чинь тэд нар бүр ингээ зөвөр хэдхэн минутын дотор нэг 5 минутын дотор home assistant-тайгаа холбоол тэгэл гэрийнхээ бүх юмыг удирдах эхэлж байгаа байхгүй. Нөгөө нэг гэрэл мэрлээ шууд энэ гэрлийг унтраа гэл энэ чинь нөгөө телеграмаар боловчингуудаа орондоо орчингуудаа гэрэл унтраа гэл тэгчихэж байгаа шүү дээ тий. Тэгчин гот гэрэл нь онтарч унтраал хөшиг хөшиг нэ гэдэл тэгэл тиймэрхүү боломжууд зөндөө байд юм бэл. Тэгээд одоо бүр энэ ер нь л интернеттэй холбогдсон тийм юунууд юу л байна бүгднтэй нь холбогдоод тэдрийг бүгдийг удирдах боломжтой юм бэл. Тэгээд тэрийг сонсчоод би вау энэ нэрээ ингэж үзье гэж бодоод. Тэгээд би саяхан манай нэг гэрийн юу яатсан зургтны удирдлага явдэрчээд тэгээ удирдлага авч амжихгүй уцаараа удирд яваад байгаа байхгүй. Тэгээ би нэрээ энийг нэг зургт руугаа холбож үзтiin юм гэж нэг бодоод Google-ийн Android TV руугаа нэг холбож үзтiin юм гэж та. Тэгээд туршаад яхаа одоохондоо болоогүй л юм л та. Гэтэ би нэг турш үзээд болчвол хэлнэ. Эн чин жинхэнэ утгаараа нөгөө яг 60 ус юм биш үү те. Тэ, жинхэнэ утгаараа 69 болох боломжтой болчихж байгаа л гэсэн. Тэгээ энэ дэр зөндөө олон даалгаврууд би бас өгж үзсэн. Том даалгаврууд. Гэтэ яг модулийнхаа чадлаас хамаарж илээ. Одоо би амар жижигхэн модуль одоо тавьсан л байгаа юм л да. Тэгээд Open Router гэдэг тэндээс тэрний API-г холбочих юм бол янз янзын хямдхан гэхдээ хүчтэй нөгөө өмнөх дугаарууд дээр ярьдаг хятадын GLN 5.2 5.1 гэдэг ч юм уу. Эсвэл одоо DeepSeek-ийн модулууд ч юм уу юм хямдхан модулууд холбоод ажиллавал бас боломжтой юм бэл гэж харсан. Энэ өөрсдийнх нь нэлээлийн бэд юм биш те Hermes 3 Nomos. Тийм, бэд юм бэлээ. Тэр нь тусдаа бас үнэтэй кредитээр зарддаг юм бэлээ. Энэ бидгтээ энэ сая нэг search хийгээд жоох юмнуудыг ахаад харсан чинь айгүй сонирхолтой компани байна заяа. Компани хувьд энэ Naos Research гэдэг химэл оюуны өөрсдийнхөө юм нээлттэй лаборатори гэж байгаа байхгүй. Тэгээ надад энэ яг айгүй юуны нийтдээ санагдсан бэ гэхээр одоо 11 жилийн өмнөх химэл оюуны нээлттэй лаборатори ч OpenAI байсан шүү дээ. Тэгээд энэ айгүй тэр философитер ороод ирсэн юм санагдлаа. Тэгээд үүсгэн байгуулагч хоёр нөхөр нь криптогийн хоёр нөхөр шүү. Jeffrey Kuznil гэнэ ингэж унших хаа. Үүсгэн байгуулагч тэгээд гүйцэтгэх захирал CTO-ийн нэг хүн хэд юм бэ? CTO CEO хоёроо. Тэнгуудлаа энэ нөхөр болонгууд л яг төслийнхаа гол архитектор бол хийсэн нөхөр байна. За мөн Ethereum сүлжээний нэлээдгүй томоохон төсөл дээр бас ахлах инженерээр ажиллаж ирсэн юм байна Ethereum дээр. Бас сонирхолтой яг юм юу биш. Тэгээд Mate гэдэг дахиад нэг нөхөр байна заяа. Тэр нь болонгууд бас крипто ер нь бол энтерпренер гэж явд юм байна. Өөрөөр Discord дээр бас нэг том community юм байна. Тэгээд энэ стартап ер нь л гэхдээ бас айгүй юу юм бэ? Энэ химэл оюуны community-гаас гарч ирээгүй блокчейн криптогийн community-гаас гарч ирсэн болохоор хөрөнгө оруулагчид нар нь ч гэсэн VC-нүүд нь ч гэсэн ер нь яг энэ криптогийн чиглэлээр гарч ирсэн VC-нүүд байна шүү. Тийм болохоор ер нь айгүй чимээгүй яваад байсан байж магадгүй л юм байна. Бас нэг мэддэхгүй те. Сонирхолтой л. За өөр Hermes дээр ярих юм байна уу? Өөр Hermes дээр гэх юм бол би бас нэг жижигхэн туршилт хийж үзсэн. Тэгээд яг энэ Hermes дээр текстийг яриа руу хөрвүүлдэг, яриаг текст рүү хөрвүүлдэг мэтэл холбож жагаад тэгээд нэг юм туршилт хийж үзсэн. Тэгээд ер нь бол яхаа хөөрхөн ажиллаж байгаа. Тэгээд гэхдээ
яг гүйцэд бол болоог байгаа. Гэтэ ер нь бол нэг хөөрхөн ажилтдаг. Би ингээ өглөө компьютер асаалтаа орчихгоотаа өглөө нь хурж ирэнгуутаа за цаг агаар юу болж ийн өнөөдрийн мэдээ юу байна? Сайн сайхан юу байна мэн гэж зүгээр ингээд ярилцаад нэг тийм дурслагтай олё гэж бодоод тэгээд юу яаж үтсэн. Ер нь бол хөөрхөн ажиллаад байгаа. Гэтэ өөрийнхөө нөгөө нэг хоолойг холовцсон. Тэгэн гот жоохон санал байгаа текст switch дээрээ. Дараа нь тэгж байгаа өөр хоолой олж байгаа юм үстэндээ. Тийм. Би энэ дээр яг хаа жишээ нэг хэлт бичлэг оруулж магадгүй. Тэгээд оруулчвал тэрийг хэлье. Юу яа. Энэ Hermes-ийг ярьсных нэг хэмэл оюунтай холбоотой нэг жоохон хов живний талаар ярмаар санагчлаа л да. Айгу шүүмжлэгдэж байгаа нэг компани байна. Технологийн гигант компани. Meta заяа. Тэгээд Meta ч өнгөрсөн 100 бүр ингээл амар их судлаач нарыг л мөнгөөр зодож авсан шүү дээ, тий. Бид нар супер интеллиженс гэдэг нэртэй баг бүрдүүлж байна гэл, тий. Захиурын хөндийн одоо энэ OpenAI бусад нөө компаниудынхаа өрсөлдөгч нарын судлаач нарт болонгод 100-200 сая долларын цалингийн багц санал болгоол, хувьцаа санал болгоол, тий. Тэр нөгөө нэг Александр Ван гэдэг нөхрийн стартапыг 14 тэрбум доллараар хөдөлтөж авч маавал, тий. Амар хөдөлгөөн хийсэн бүтэн жил болж байна. Гарнаас нь гарсан юм байна уу гэж. Байхгүй таанда тий. Харин тий. Тэгээ гарнаас нь гарсан юм ерөөсөө байхгүй. Тэгээд нөхөр өөрөө саяхан бичлэг оруулсан байлаа. Марк Зукерберг. Тэгээд Марк Зукербергийн тэр бичлэгэн дээр болонгот маш ингээд сайн төвчээртэй хүлээж агараа. Бид нар ингээд судалгаан дээр анхаарж байгаа инээ тэрэ. Тэгээ бид нар ингээд удахгүй шинэ юмаа танилцуулнаа гэдэг нэг юм утгатай нэг богинохон рил оруулсан бэл. Ер нь бол энэ дотроо яваад байгаа энэ технологийн салбарт өрнөд байгаа энэ юмнуудыг бол сонсч л байгаа хэлтэй нөхөрөөрөө. Александр Вангийн оруулсан пост байлуу өөрөө ярьсан байлуу. Тэрэн дээр ямар ч үс Александр Ванг болохоор GPT 5.5-та ер нь бол энэ тэнцэх моделийг бол бид нар бол сургацсан байгаа гэдэг хэлчихсэн. Тэгэхээр одоо ламагийн хамгийн сүүлийнх чинь хэд байлаа? Хэд дээр дуусчлаа? Нөхрийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар болохоор одоогийн ламагийн хамгийн сүүлийн загвараас бол 10 дахин сайн л гэсэн. Тийм тэгээд лама ч ерөөсөө шинжлэгдэг удацсан ш. Тэгээд энэ Meta ч өөрсдийнхөө тэр супер интеллиженс гэдэг баг нь Meta лама шиг юм open source модель биш юм хаалттай загваруудыг хөгжүүлээд явна гэдгийгсэн баггүй. Тэгээд тэрнийхээ системүүдийг хийн нэтэрэ гээд явсан. Тэгвэл уг нь бол би ингэж бодод байгаа байхгүй юу? XAI чинь Grok-ыг шууд өөрсдийнхөө X платформ дээр айгүй гоё интеграц хийгээд гаргаад ирсэн шүү дээ. Шууд асуулт асуугаал ингээл комментэн дээр хариулж мариулал тий. Яг одоо ил дээр чинь алдаатай янз янзын юмнууд байгаа л да тий. Би баг Facebook, Instagram дээр шууд анханасаа тэгцэн бол баг илүү дээр үс юм болов гэж бодод шүү дээ одоо. Тэр бол айгүй зөв ухаалаг юу гоохоо интеграц гоохоо тий. Тийм. Тэгтээ одоо ингээд нөгөө нэг ийм том компаниуд амар сайн юм л гаргаж ирэх гэж л амар удаад л ах шиг байгаа юм. Энийг харж байгаагаар тий. Тэгээд ер нь тийм тэрнээсээ болоод жоохон удаад л бид юм шиг байна. Түүнээс яг үндэ лама бол тийм бас чиж бас амар муу модель байгаагүй шүү дээ. Тэгээ хүмүүс энэ ламагийн хувилбаруудыг аваад одоо ялангуяа хятадууд аваад тэд дээр амар сайн модулууд нэмж сургаж гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд би тэгж бодхолоор одоо нэг хитрхи тийм юм байгаад одоо Google бас ер нь нэг тиймэрхүү хандлагатай шүү дээ. Тиймэрхүү юу харагдаад байд. Хитрхи юм төгсөн юм гаргаж ирэх гэж яснаас болоод жоохон хугацаа алдаал тэгэл хамаг байр суурь алдаад идэм шиг зүгээр санагцсан. Одоо бас Gemini 3.5 Pro гэл яригдаал энэ тий. Сая ликт болсон гэл бас нэг яригдаад илээ. Тэгээ энэ 7 сарын 17 хавцаа ч юм уу гарахаар төлөвлөгдсөн байгаа юм шиг байлээ. Тэр бол ер нь юу шиг л Pebble 5-аас илүү гэсэн юм бас сураг сонсогдоод илээ. Яг нөө гараагүй шуум
бэл ямартаач. Тэгэл Google-ийн Тийм билээ. Хэд хэдэн бас бенчмаркууд яваад илээ тий. Яг энэ яриагаа ингээ базаад дуусгахад ер нь бол яг энэ технологийн салбараар дагнаж бичдэг сэтгүүлч нар Метаг болон Марк Цукербергийг сүүлийн үед ер нь яагаад ингэж амар хурцаар шүүмжлээд байгаа вэ гэхээр Метагийн бизнес кул байха болчихсон. Мета одоо яг нөгөө технологийн том гигант компаниуд дундаа хамгийн эмзэг одоо компани гэж хэлж болно. Одоо бусдыг нь бодоод үзэнгүүт л Apple гэнгүүт өөрөө маш том экосистем тий. Тэгээ өөрсдөө төхөөрөмж үйлдвэрлэдэг. За Google бол одоо Google баг веб байгаад байгаа байхгүй юу тий. Тийм тэгэнгүүт л одоо Microsoft бол бас маш том платформ. За Tesla-г бодоод үзэл дээ. Tesla болонгууд л одоо зөвхөн цахилгаан автомашин хийдэг биш тий. Сэргээгдэх хүчний датагийн сэргээгдэх хүчний маш том компани болчихсон тий. Тэгэнгүүт л Meta-г бодонгууд л өөрсдийн хийж чадсан платформ байхгүй. Тэ бусдын веб дээр ч веб дээр тэгээ бусдын экосистем дээр тэ бусдын App Store дээр ажилдаг. Гэхдээ өөрсдийнх нь нөгөө нэг monetize хийж чадсан зүйлээр ингээ асар их хэмжээний мөнгө олоод идэг учраас ер нь энэ Марк Цукерберг гэдэг нөхөр чинь бизнесээ тоохоо болцсон юм шиг л гэдэг нэг юмнууд яриад байгаа юм билээ л дээ. Мөнгө олоод байгаа учраас тий. Тэгээ одоо нөгөө шинээр оруулж ирж байгаа бүтээгдэхүүн функцүүд нь дандаа бусдыг дуурайсан юмнууд байгаад байгаа шүү дээ. Ер нь бол тий шинэ юм байхгүй. За нэг ийм ховж болоод энэ загвар чинь. За өргөжлүүлээд нэг химэл оюуны загвар маань одоо колоноос гарч ирсэн. Fable 5 одоо гарч ирсэн байгаа гэдэг бол та бүгд бол маш сайн мэдж байгаа. Тэгээ Fable 5 Sonnet 5 хоёрын талаар ярий. Шинээс нь эхэлхүү дээ. Тэгээ да. Тэгээ. Энэ болохоор илүү жижиг модель. Тий, Sonnet 5 бол Sonnet 4.6-гийн одоо дараагийн загвар гэх юм уу? Тий. Энэ бас ер нь ликт болсон хамтран ажилладаг байгууллагууд дээр нэлээх инглээ тэглээ гэсэн юмнууд гарах гэдэг шүү гэдэг юм бас шум яваад тэгээд саяхнаас гарлаа л да. Хөнгөн, хурдан, хямдхан тийм загвар байгаа. Ер нь бол юунаас бенчмаркуудынхаа хувьд бол Sonnet 4.6-аас бол хамаагүй сайн. Тэгээд одоо жижиг ийм энгийн таскууд дээр том таскууд дээр Opus ажиллаж байгаа. Жижиг энгийн таскууд дээр Sonnet-ийг ер нь дуудаж ажилладаг. Тэгээд энэ дээр яг agentic code-ийнхаа хувьд нөө terminal bench гэдэг өмнөх дугаар дээр бас ярьж ирсэн. AI-г шалгадаг бенчмаркийн хувьд бүр 80 он авцсан. Opus-тай ер нь ойролцоо авцсан харагдаад байгаа. Тэгээд Opus 4.8-тай ер нь ойролцоо юутай гэхдээ хурдан тийм нэг модель гараад ирсэн. Харагдаад байгаа. Одоо энэ хурдан модельүүд дээр би бол одоо Gemini-ийн Flash-ыг анх гаргахад ингээд айгүй гоё хүлээж авч ирсэн бохгүй юу? Тэ амар хурдан. Тэ. За OpenAI-ийн GPT-ийн бас хурдан загвар дээр ч гэсэн тэ. Тэнгуут л Gemini-ийн Flash дээр сүүлийн үед юу ажиглагдаад байгаа вэ гэхээр хитрхи хурдан ч гэсэн алдаа амар ихтэй. Тэгээ нэг юм хэрэггүй хариулт хэрэггүй бас зүйлүүд айгүй их ингээ гаргаж генерейт хийгээд амар санагдаад байдаг байхгүй надаа. Энэ Sonnet 5 тэр нь ер нь ямар юм шиг вэ? Тэр харцангуй гайгүй байх шиг байсан. Тийм. Тэгээд яг хоо энэ чинь нөгөө Haiku-га бол хамаагүй дээр л дээ. Haiku ч юм бол бүр яг ярих ч модель биш л баг та. Эсвэл нөгөө Gemini Flashlight ч юм уу. Эсвэл ChatGPT-гийн нано хэлбэр ч юм уу. Яг тэд чинь энэ Haiku эдэрт. Sonnet бол яг нөгөө Gemini Flash-тай ч юм уу, ChatGPT-гийн одоо зүгээр энгийн хөлбөрөттэй ч юм уу ер нь нөхөн. Гэхдээ асуудал гараад идэг нь би яг Flash-ыг бодвол энэ нэрээ харьцангуй гайгүй юм шиг санагдсан. Gemini Flash-ыг бодвол яг сүүлд 1-2 хоног л ашиглаж үзлээ л дээ. Тий. 1 сая токентэй юм биш үү? Тий. Ер нь сүүлд гарч байгаа Anthropic модель бүгдээрээ контекстийн хэмжээ 1 сая гараад илээ. Одоо нэг өстө санах нэг тухайн сешн буюу нэг чат дээрээ санаж болох дээд хязгаар хэмжээ гэсэн үг шүү дээ. Яг хүмүүс нэг жоохон юу яагаад илээ. Жоохон муу юм гэдэг юм яриад илээ.
тийм сайн биш байна. Efficient жоохон муу байна. Тэгээд ток хитрхи хидээд байна гэдэг юм бас яриад илээ. Юун дээр нэг таск дээр үрэх токныхны хэмжээ хитрхи их байна. Тэгээд үнэтэйгээ харьцуулахад ер нь одоо GPT-5.5-тай харьцуулахад перформанс нь ойролцоо мөртлөө амар үнэтэй байна гэдэг тийм юм гараад ирлээ. Тэгээд яг нөгөө $20 эрэхтэй хүмүүс бол ер нь ашиглахад жоохон хэцүү л болцсон байна да гэдэг юм бас харагдсан. Тийм яг $100 макс эрэхтэй хүмүүс төр бол ер нь харьцангуйгаа айгу харагдсан. Тийм юм хүмүүс яг яриад лээ. $100 макс ер нь хэр хурдан дуусч байна? Opus 4.8 дээр бол ер нь гайгүй. Бүр өдөр шөнөгүй прожект ажиллуулаад өдөр шөнөгүй юм гэдэг юм бол яг нөө олон эйжентүүд зэрэг ажиллуулад том таскууд өгөөд орчих юм бол яг мэдээж ийдэн. Түүнээс биш ер нь өдөрт жижиг таскууд дээр л ер нь асуудалгүй. Ер нь бараг дуустдаг шүү дээ минийх л. Энэ чинь үнэн нь ингэж чинь 1 сая оролтын токен за 1.3 сая гаралтын токен $15 үнэтэй гинэ. Уг нь бол яг энэ тайлбар дээр нь болохоор хүчин чадал нэмэгдсэн ч гэсэн өмнөх хөлбөртэйгээ үн нь бол яг адилхан байгаа л гэдэг л тайлбар байгаа юм шүү дээ. Тэг хэрэглэн дээр бол зөрүүтэй л байгаа юм байна л да тий. Бодит кейс дээр. Хэрэглэн дээр жоохон зөрүү яг нөө их токен идэдэвэл тэр чинь ялгааг болчихгүй юу? Тий. За нэг юм байна да. За Fable 5 ер нь одоо колоноос гарч ирсэн загвар гэдэг байна шүү тий. Шоронд үйж хагаад хэсэг шоронд сууж хагаад гарч ирсэн. Тэгээд ямар хөө бах шүү гэн. Ер нь өмнөх нь зарим хүмүүс болохоор яг энэ хязгаарлалт тогтоочоод хэсэг хугацаанд хаалттай байж байгаа буцаагаад нээлттэй болгоцсон чинь арай өөр болчлоо гэдэг юм л яриад ах шиг байсан. Тэр нь чамд ямар хөө санагдаж байна? Яг би яг нэг юу яаж турш үзээгүй болох харьцуулч нь өмнөх юм дээр нэх айхтар юу яаж үзээгүй. Гэхдээ яг зүгээр ингээ бодох нэ би зүгээр нэг юм төслийн юм уу ингээл ингүүл яах вэ тэгүүл яах вэ гэсэн юмнууд ингээ асууж үзсэн. Тэгээд тэгэн гот ер нь харьцангуй сайн билээ. Ер нь нэлээд сайн билээ. Ингээд лог гаргалааг амар сайн гаргаж чаддаг болсон юм шиг санагдсан. Ингээд логтой юм дээр амар сайн ажилдаг. Тэгээд өмнөх яг нэг юу засгийн газрын хориг тавилахаа өмнөх хөлбөр дээр нэг асуудал байна гэд би тэгэхэд яг cloud coder дэмжүүлж хэлжсэн нэг асуудал байгаа нь явж ирсэн оффисаа дуудаад ах шиг байсан гэдэг юм ирсэн шүү дээ. Тэгээ тийм юм байх шиг байсан. Тэгээд яг ямар асуулт гэдгээсээ хамаарад заримдаа оффис руу ороод байгаа юм шиг бас байлээ. Яг нэг тийм юу юмнууд тиймэрхүү юмнууд ажиглагдаад л тэгээ хүмүүс бас юу яагаад гэж магадгүй перформанс нь буурсан юм шүү гэдэг юм яагаад байх. Тэгээд нэг том бенчүүд тэгээд World of AI энтер гээд тэр дээр гаргасан юмнуудаас харахлаар бол ялчгүй нэг жоохон нэрнгээсээ өвчин шодлын бууруулсан. Яаж бууруулсан мэдгүй ортош нэг буураа гараад ирсэн юм шиг байл ш. Окей. Энэ бол одоогийн байдлаарх одоо дэлхийн хамгийн алдартай нэрд гарсан хэмэл аяны загвар л боллоо одоо тий. Энэ шуугнаас болоод тий үлгэр домог шиг л юм яригдсаар байгаа. За яад одоо ийх албиосор бол бүх хүнд нээлттэй болж байна. Тэгээд туршаад үзээрэй гэж зөвлөх байна. За харин Anthropic стартапаас өнгөрсөн 7 хоногт нэгэн мэдэгдэл бас чимээгүйхэн хийсэн нь бол энэ бол Cloud Science гэдэг нэртэй шинэ одоо project-ийг бета хувилбараар бол албаасаар нээлттэй болгож эхлүүлж байгаа гэдгийг бол гаргаж тавьсан байгаа. За энэтэй холбоотой өөр бас тодорхой мэдээллүүд төдийлөн гараагүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Anthropic стартап одоо яг шинжилгээ ухаанд зориулсан өөрсдийн тусдаа бие даасан платформтой болж байгаа гэсэн үг. Ер нь бол хамгийн том гарц гаргалгаа бол одоо энэ хэмэл ойныг ашиглах гарц гаргалгаа бол ер нь шинжилгээ ухаан, эрүүл мэнд, хүний насыг уртасгах технологиуд бол ер нь хамгийн том зах зээл байна гэдэгт бол би бол итгэдэг. Тэгээд энэ Cloud Science-ийн хувьд бол Pro болон Pro-гоос дээшээ эрэхтэй хүмүүс бол ашиглаж болох юм байна. Дөнгөж сая битээр татаж үзлээ. За Cloud 4.8
Opus болон Sonnet 5 дээр бол суурилж ажиллана. За ер нь бол одоо нэг дата анализ хийх, уургийн бүтцийг харах гэх мэтчлээ одоо энэ судлаачдын ашигладаг судлаач шаардлагатай зүйлүүд дээр болохоор ингээд өөр терминалуудыг өөр програмуудыг ингэж ашигладаг. Харин эдрийг ингэж нэгтгэсэн нэг юм платформ байна л гэдэг л ер нь бол 60 гаруй шинжилгээ ухааны ур чадвар байгаа гэж шүү. Энэ үндсэн өөрсдийнх нь мэдээлэл дээр дөнгөж сая харж үзээд чамд ямар хөө санагдав? Надад бол сонирхолтой юм байна. Энэ нэг scientist-ууд чинь LaTeX гэх програм ашигладаг шүү дээ. Paper enter юунуудаа яхад тэр LaTeX дээр шууд ингээд юунуудаа пейперүүдээ бичиж байгаа энэ тий. Тэгээд одоо эндээсээ шууд баг команда өгөөд модель сургаж болдог. Тэгээд тэр сургалтын нь үр дүнгийн шууд хадгалж авангуудаа юу яах мах. Пейпер дээр нь баг оруулах те пейперийн драфт дээр нь оруулах гэх мэт. Ингээд бүр амар дэлгэрэнгүй болчихсон л те. Цаанаа ингээд төлөвлөдөө өөрсдөө юу яагаад явдаг болсон юм байна л да. Тэгээд сонирхолтой л юм байна. Их сургуульд байх чинь пейпер ревю бичих гэж LaTeX дээр ч бас нэлээд үздэг байсан юм шиг. Тэгсэн одоо л аюулгүй те. 2 шин нойргоо хонхоо эсвэл $20 глаанадалдаж аваад энийг ашиглах гэж. Тий, ер нь нэг тийм л болоод тах шиг биш үү. Тэгэхгүй бол би бол 2 шин нойргоо ансан л да. Энэ тэгээд нөгөө нэг шинжилгээ ухааны нөгөө дата сангууд өгдөө шүү дээ тий. Тэр 60 гаруй сангуудыг багтаасан тийм сантан байна л да. Тэгээ энэ нөгөө би бичлэгийг үзээд тэгээ надад шууд юу санагдсан бэ гэхээр Google-ийн нөгөө AlphaFold одоо яг л адилхан санагдаад байсан л да. Тэгээд энэ тайлбар дээр нь болохоор бас юу вэ? Уургийн бүтцээ ингэж харж мараад нөгөө уургийн бүтцэн дээр комент бичээд тэгээд тэр алдаатай байгаа юм дата матагаа бас янзлуулах боломжтой, засварлах боломжтой гинэ. Тэгээд ер нь бол AlphaFold-той шууд өрсөлдөхөц хэмжээний бүтээгдэхүүн юм байна л да. Тэгээд ялангуяа уургийн бүтцийг тодорхойлно гэдэг маань өөрөө би AlphaFold-ийн хийдэд зүйлүүдийг уншиж баримтат киног нь үзэж байхдаа ойлгосон зүйл нь болохоор ер нь шинэ эм бүтээн гэдэг маань өөрөө маш өндөр зардалтай. Тэгээд маш их хугацаа шаарддаг тийм процесстэй ажил байдаг юм байна л да. Тэгээд уургийн бүтцийг ингэж тодорхойлж ингэж уургийн бүтцийг нуглаал 3D инээдрээ гаргана гэдэг нь өөр амар хэцүү. Тэнгууд л DeepMind-ийн тухайн үед юу хийсэн бэ гэхээр AlphaFold-ыг хамгийн анх хийгээд тэгээд тэр өөрчлөсөндөө байсан уургийн бүтцийн датагаа бүгднийг нээлттэй тавьсан тийм нээлттэй болгоцсон. Тэгээд энэ нь бол ер нь бол шинжилгээ ухааны салбарт маш том ахиц авчирсан. За харин одоо энэ системүүдийн тусламжтайгаар одоо шинэ эм бэлтгэл бүтээх гаргаж авах гэх мэтчлэн зүйлүүд дээр бол том ахиц гарах боломжтой гэдэг нэг юм байна да. Тийм. Тэгээ энэ дээр бас нэг юм нэх юм бол одоо нэг датанд юу scientist-ууд ч юу дататай амар их ажилтдаг шүү дээ. Тэгээ статистик шинжилгээ тэгээд хоорондын харьцуулт юмнууд амар хийдэг. Тэрэн дээр амар хялбархан л болчихлоо юм байна л да. Одоо статистик үр дүн юмнуудыгаа бүгдийг нэгтгэхдээ энэ програмыг ашиглаад үр дүнгуудыг гаргахад амар хялбархан болчихно. Тэнд баг кодыг бичээд графикийн зураад хоорондынх нь харьцуултуудыг нь хийгээд өгч хөрл юм байна л да. Тэгэхээр бүр үнэхээр гоё юм а. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг ишил зүйлтмэл тавих байх бол бүр амархан болоод ирэх юм байна. Тийм. Тэгэхгүй ер нь ишлэл хийх чинь LaTeX дээр ч гэсэн ер нь яхан хэцүү байсан шүү дээ. Тэгээд мэдгүй би хийж үзээгүй. Тийм. Одоо бол ер нь scientist-ууд энэ дээр ажиллахад хэвээр гоё болох. Манай Монголын яг эрдэмтэд бас аваад ашиглаад үзээсэй. Одоо энэ бета хэлбэр дээр байгаа юм биш үү? Үнэ. Тийм. Манайхан ашиглаад бас гоё санаа оноо юмнууд яаж ийж гэдэг юмнуудаа хоорондоо дотроос ярьдаг болоо яадаг бол. Харин ер нь жоохон ховор юм шиг л би бол одоо энэ ялангуяа шинжилгээ ухааны чиглэлээр сурж байгаа залуучуудыг бол тэгээ энэ өөрсдийнхөө судалгааг химийн оюунтай хослуулах гэдэг чиглэлээр л одоо авч явуул те
илүү өөрсдийнх нь хувьд бол ийм том давуу тал болно л гэж бол бодож байгаа. Тэгээ энэ нэг их сонирхолтой бас ийм нэмэлт мэдээлэл байна. За их сургуулиуд болон ашигын бус лабораториудад зориулж Anthropic компанийн зүгээс AI for Science Cohort гэдэг нэртэй хөтөлбөр зарлаж байгаа юм байна. За энэ платформтойгоо зэрэгцүүлээд за 2026 оны сүүл хүртэл 50 гаруй судалгааны төсөлд үнэгүй ирэх олгох за мөн компьютерийн хүчин чадал буюу одоо тооцоолох системийн ийм кредит олгох юм. Нөтөлбөрийн хувьд. Тэгээ яг энэ битэрийн яриаг бас энэ лабораторид ажилладаг эсвэл ямар нэгэн ашигын бус их сургуулиудад ажилладаг тийм оюутнууд байвал бас энд бүртгүүлж үзвэл айгүй гоё сонирхолтой юм биш үү? Ийм боломж байна. За ийм гоё платформ гарч ирсэн байна. Тэгээд шинжлэх ухаанаар сурж байгаа найзуудтай хэлээрэй гэж хүсье. За төгсгөлд нь нэг ийм сонирхолтой зүйл технологийн салбарт болж байна. За хэдхэн жилийн өмнө томоохон компаниуд хэдхэн жилийн өмнө биш хэдхэн сарын өмнөөс томоохон компаниуд нэг шалтгаанаар өөрсдийнхөө ажлын байруудыг маш ихээр цомгтдог байсан. Тэр нь юу вэ гэхээр химэл оюунтай холбоотойгоор химэл оюун асар ихээр ингэж ажлын байрыг гүйцэтгэх чадвартай болж байна, үнэхээр чадварлаг болж байна гэдэг маш олон шалтгаануудыг янз бүрээр хэлж өөрсдийнхөө ажлын байруудыг цомгтгосоор ирсэн. Харин буцаагаад энэ халсан инженерүүдийг эргүүлээд ажилд авч байгаа юм хэд хэдэн тохиолдлууд бол гарч байна. За үүний нэг жишээ бол Ford компани байна. За хамгийн сүүлд болсон Ford компанийн хувьд бол одоо өөрсдийнхөө хэд хэдэн автоматжуулалтын инженерүүдийг дахин ажилд авсан байна. За энэ дээр болохоор компани мэдээлэл нь юу гэж байгаа вэ гэхээр химэл оюун бол гайхалтай хэрэглүүр. Гэхдээ энэ бол зөвхөн чиний яг үүсгэж байгаа маш сайн мэдээллийг боловсруулж чадсан тэр мэдээллийн хүрээнд л ажиллаж байгаа тийм зүйл байна энэ тэр гэдэг нэг юм ерөнхий тайлбарыг бол өгсөн байна. За мөн Австралийн нэг банк байд юм байна. Энэ Австралийн нэг банк өөрсдийнхөө 40 одоо хэрэглэгчтэй харилцдаг үйлчилгээнийхээ ажилчдыг химэл оюунд дуу хоолоогоор ингээд ботоор орлуулсан юм байна л да. За тэгсэн чинь тэр дуудлаган дээр нь ер нь яг бодит ажиллаж байхдаа төдийлөн хүссэн шиг сайн ажиллаж чадаагүй учраас нь ажилчдыгаас буцааж авч байгаа юм байна. За IBM дээр бас буцааж хүмүүсийг худалдаа авч байгаа тохиолдлууд бас гарсан байна. За гих мэтчлэн иймэрхүү бас инженерүүдийг буцаад худалдаа авч байгаа гэдэг нэг юм. За мэдгүй энэ хэр удаан үргэлжлэх нь бол өстой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манлаа юу гэж бодож байна? Энд дээр харин би нөгөө нэг л байр суурийтайгаад байдаг шүү дээ. Таны ажил хордон хөнгөн болох тусам ажил олон ихсдэг гэдэг нэг зарчим байгаад байдаг шүү дээ. Яг тэр зарчмын дагуу л ер нь болж байгаа. Тэрийг ойлгохгүй байгаа хүмүүс ажилчдаа алж байгаа ах л гэж харагдаад байгаа. Угсаа ажил бол амар ихсэн. Тэгээд улмал их автоматжуулалттай ажил гарч ирнэ. Эзэж яг ингээд одоо нэг юм хэдэн жилийн өмнөх шиг тогтсон ажилтаараа ингээд байж гин гэж байхгүй. Байнга ажил хувьсаад өөрчлөгдөөд шинжлэгдээд явах байхгүй. Одоо 1 жилийн өмнө, 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө байсан програм хангамжийн инженерийн ажил өнөөдөр ер нь шал өөр болсон байгаа байхгүй. Яг тэ шинэ стандарт гарч ирээд тэ тэрэндээ ингээд хувьсаад явж байгаа нь ер нь тисчүүлдээд хувьсахгүй тэгээд нэгсэндээ байрандаа үлдчих юм бол тэгээд хоцрогдоод жинкнээсээ яг нэг хасагдах юм руу орох байхгүй. Тэгэнгუთ тэрийг л хүмүүс сайн ойлгосоо л гэж хүсдэж шүү дээ. Одоо ажил бол одоо бас 1-2 жилийн дараа гэх юм бол миний ажил шал өөр болох бах. Би бол одоо нэг амар код бичих гэхээсээ илүүтэйгээр ерөнхийдөө энэ яаж ажиллавал зөв үү? Яаж дата нь бүтцтэй, ямар бүтцтэй байвал зүгээр үү гэдэг юм л бодож байгаа байхгүй юу? Архитектур тал руугаа илүү их боддог болсон гэх юм уу? Тэр тэгжиж тэр нь илүү одоо бол үнцэнтэй байгаа. Тэрэн шиг одоо ингээл автоматжуулалтын инженерүүд юунууд ингээл байлаа гэхэд автоматжуулах ажил бол ер нь багасгүй дээ. Олмол ихсэн гэж бол би хараад байгаа. Үнэ би ч бас ер нь бол ялгаа байхгүй. Яг санал нэг байна. Угаасаа ажил ихсэн.
Тэгээ ажиллаж ихсээр ч ирсэн. Тэгээд тэр ажлууд дээрээ л хэдүүлээ ер нь маш сайн дасан зохицож гэхдээ бид нар яг ингээд шинээр гарч байгаа хэмнэл оюун, шинээр гарч байгаа технологи, шинээр гарч байгаа хэрэглүүрүүдийг бид нэр хамгийн түрүүнд адапт хийж буюу хамгийн түрүүнд дасан зохицож хэрэглэж чадсанараа бид нар ингэж илүү хурдтай буюу нэг алхам байж чадвал бүтээмжээ нэмэгдүүлээд тэр шинээр ирж байгаа их ажлыг бид нар нэг төртггүйгээр хийдэг болчихно л гэж бол би итгэдэг. Тэгээ тийм учраас ийм харахуй шинээр ч гэсэн ийм подкаст хийгээд сууж байна гэж хэлье. Тэгээд бид хоёр ер нь ахаад нэг наадмын үеэр нэг дугаар бичнэ тий. Наадмын үеэр бичиж амжих байхаа. Наадмын амралтаар. Тийм тэгээд наадмын амралтаа бас та бүхэн сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд наадам гэдэг бол манай монголчууд бидний хувьд бол одоо үндэсний өв соёлоо тээж авч үлдэх тий гэх мэтчлэн үндэсний дархлаагаас сэргээх хамгийн чухал баяруудын нэг. Тэгээд та бүхэн бас сайхан наадаарай гэж хэлье. Тэгээд амралтын өдрийг бас сайхан өнгөрүүлээрэй. За сайхан надараа. Мөртэй. За баярт.